Шинэ хуулиар иргэн хүссэн эмнэлэгтээ эмчлүүлэх эрх нэгдэж байгаа. Өмнө нь эрүүл мэндийн даатгал зөвхөн харьяаллын эмнэлэгт хандахыг иргэдэд тулгадаг бол. Харин шинэ хуулиар аль үйлчилгээ сайтай чанартай гэсэн эмнэлэгтээ сонгон үйлчлүүлэх үүдийг нээсэн. Гэвч бодит байдал дээр энэ заалт хэрэгжиж эхлэегүй л байна. Чиглэлтэй дүүргийн харьяа эмнэлэгт итгэж байгаа манад дээр хөвж байгаа хүмүүс ойролцоогоор нэг хүлээгдлийн хугацаанд 15-аас дээш хоног хүлээгддэг. Дээр нь өөр дүүргийн хүмүүсээ авах хэмжээлд 15 хоног хүлээгдэж байгаа хүмүүс маань баг сар мар болох гээд иймэрхүү хүсэл үүсгээд байгаа байхгүй. Тэгээ энэтэй холбоотой журам янз бүрийн юмнууд бас тодорхой биш байгаа болохоор юу л байна л да. Яг хүчин төгрөг гэж юм хэрэгжүүлж эхлэегүй л байна л да манайх. Эмнэлгүүд менежментээ сайжруулах, үйлчилгээ орчноо таатай болгоход хөшүүрэгдэх энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн даатгалыг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байгаа. Банкны карттай адил цахим карт ашиглаж эмнэлгийн төлбөрөө төлнө. Гэвч эрүүл мэндийн сайдгүй учраас цахимжуулах ажил нь зогссон байгаа гэлээ. Цахим сангийн дүрм түүнийг цахим картыг хэрэглэж уралсан бол засгийн газраар орж батлагдах хэвээр энэ шат процесс болгогддог. Суучин даа. 2015 оны байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас төрийн 99 эмнэлэг, хувийн 82 эмнэлэг, 47 совилал, 781 эмийн санд 196 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өгсөн байдаг. Хэрэв хууль хүчин төгөлдөр хэрэгжээд эхэлвэл аль чанартай, үйлчилгээтэй, таатай орчинтой менежмент сайтай эмнэлэгт олон үйлчлүүлэгч очиж их мөнгө очих учиртай. Мэдээллийн нэгдсэн цахим сантай болсноор бид нар харьяал харгалзахгүй үйлчлэхийн боломж бий болох юм. Эмнэлгийн байгууллагын чанарыг сайжруулах чухал хууль батлагдаж бүр мөрдөгдөж эхэлсэн. Гэвч цаасан дээр мөрдөгдөж байгаа хууль 5 сарын хугацаа өнгөрсөн ч эмнэлгийн үйлчилгээнд нэвтрээгүй л байна. Харин эрүүл мэндийн даатгалаас нэг хүн жилд 1.8 сая төгрөгийн үйлчилгээ авдаг эрхээ гэр бүлийн гишүүндээ шилжүүлдэг үйлчилгээ хэрэгжээд явж байгаа гэлээ.